Сайн байцгаана үзэгчдээ Market Friends podcast-ийн маань 44 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Та бүгдээ хамт студиуд тулгаа. Гана Зайка 3 байна. Одоо энийг яачих. Үн гэхдээ юу гэн disable юм шүү. Тийм ээ. За өнөөдөр бид гурав та бүхэнтэйгээ формулагийн ертөнцид өнгөрсөн дугаараас хойш болсон сонин сайхан дээ. Тест боловч тест биш нэртэй shakedown гэдэг англиар нэрлэдэг байгаа. Тэг албан ёсны тест нь бол Бахрейнд эхэлнэ. Гэхдээ нууцаар private одоо тий хаалттай хаалганы цаана эхний тест бол явж өрнөсөн. Тэгээд багууд эхнээсээ бас livery буюу энэ жил ямар дүрс одоо ямар хувцастай тий гарч ирэхээ танилцуулж эхэлсэн. Гэхдээ хараахан дуусаагүй учраас дараагийн дугаар дээр бол бүгдийг ранклна гэж бодож байгаа. Гэхдээ өнөөдрийн дугаараа болохоор саяны 3-5 хоногийн гэхдээ 3-д нь л оролцож болох тестэд багууд ер нь ямар хөдөр зурхтай юу болоод өнгөрөвөө. Түүнээс гадна илүү дутуу мэдээ юу байна? Тэр талаар та бүхэнд ярилцахаар бэлтгэлээ. Бас өмнөх дугаараас үлдсэн те 25 оны одоо юу болсон? Дөрвөн багийн нэг тайм те summary маягийн үлдсэн дөрвөн багийн summary-га ярихаар бэлтлээ. За шууд явчих. Тэгээд өнгөрсөн жилийн тэгээд констрактор юугаар бол мэдээж Ferrari 4-т орсон. За сүүлийн 5 жилд хамгийн одоо муу үзүүлэлтээ үзүүлсэн. Нэг ч төрөө аваагүй. За тэгээ мэдээж уралдаа улирал эхлэхээс өмнө нэг Hamilton гэж ирэх гэж байгаа гэж боо хайплаа. Тэгээд за Hamilton мараналаа дэрлээ. За Hamilton машинаа үзлээ. Тэ син дээр суулаа гэл. Нөгөө ер нь ингээд амар зураг мураг хийх. Тэ нөгөө байшингийн урт. Нөгөө нэг юм сэтгүүлч одоо юу тэ пресс талаас амар юм хүлээлт үүсгээ. Бүр ингээ хайплаад явуулсан учраас нөгөө талаас өмнө жил нь одоо 2 ороо те болж исэн машинаа бүр оронгоор нь өөрчлөөд нэг бараг шинэ машин бүтээлээ гэж тэр нь жинхэнэ фейл болоод. Тэгээд иймэрхүү зүйлүүдээс болоод ерөнхийдөө Ferrari маш муу байсан те. За хамгийн best одоо старт маш Leclerc нэгээс ихсэн Monaco дээр. Тэгтээ тэрийг алдсан. Түрүүгээ Hamilton бол хамгийн уртдаа одоо 3-аас ихсэн те. Улирал ер нь бол ингээд Melbourne дээр л 5 хоноо аваад амар муу эхлээд за тэнгуүтэй хятад очиад ингээл бас Hamilton ч спринт төрүүлсэн шүү дээ. За одоо жинхэнэ ингээл хийсэн чинь яг жинхэнэ уралдаан дээр 2 машин хоёулаа DNF болоод тэгэл ер нь бол ойлгомжтой болоод ирсэн улирал. Тэгээ яг бидний мэдхгүйгээр цаагуураас ингээд улирлын дундуур Ferrari-ийн хооронд ярилцсан инженерүүд нь хоорондоо ярилцаад за McLaren-аас бол ерөнхийдөө ийм дутуу байгаа маа. Энийг бол амжихгүй хаа гэд ерөөсөө машинаа хөгжүүлдэ зогсоцсон бил. Тэрийг нь бид нар мдэгөө. За таастаа гэл ингээ юм хүлээгээд ирсэн. Жохоо апгрейд хийлээ. Одоо жинхэнэ гэсэн тийм ерөөсөө байгаагүй юм байна. Яг мэдээж уурстуу. Тийм айгүй нэлээ эрт. Тэгээ ерөөсөө 26 оныхон улирлаар хамаг анхаарлаа. 25 он хайцсан. За нэг тийм яриа байгаа. За тэгээд ерөнхийдөө түрүүн хэлсэнчлэн бас сүүлийн 5 жилийн хамгийн муу үзүүлэлтээ хийлээ. Машины хувьд тэгэхээр нөгөө нэг Enrico Cardile гэдэг хүн ерөнхийдөө инженер байсантай шаси хийдэг хүн. Тэрийг халаад Loic Serra гэдэг хүнийг авчирсан. За тэр хүний анхны машин бол SF20 байсан нэлээ муу болсон. Тэгтээ өөрхийн хэлж байгаагаар бол ерөнхийдөө 25 оногоос хайцмээсэн. Тэ 26 он дээр анхаарлаа хандуулсан. Одоо тэгээ 26 оны машин яг үнэхээр ямар машин байх нь харцгаая. Тэгээд энэ Serra гэдэг хүний одоо юу байгаа? Зохион бүтээс одоо машин гэсэн. Өмнө одоо Sauber бензинтерт ажиллаж байсан юм билээ. За тэгээд цаашаа явах юм бол ерөнхийдөө машиных нь одоо онцлог нь гэхэлэр нэг Leclerc зориулсан машин байсан. Ерөнхийдөө урд талдаа илүү хүндийн төвтэй, урд талаараа илүү эргэлтэнд ордог те. Энэ нэргээд нэг ардлан сул болдог. Тэгэхээр ингээ Hamilton ерөөсөө таардаг. Hamilton тийм машин унж чаддаг. Бүхсэн хаях маш одоо бүхсэн хайж явдаг машин жолоод чаддаг те. Тэрнээс болоод ерөнхийдөө Hamilton нэлээд хэцүү байсан улирлал нь. За дээрээс нь тэгээ улирлын дундуур ингээ муу зүйлтэй яваадсэн чинь нөгөө нэг одоо корпорацийн эрхлэгчтэй John Elkann хүртэл одоо дуугаа те ажиллаа юм ягаас нэлээд ширүүг хайж маяа те. Тиймэрхүү юм болсон. За тэгээд Elkann хэлж байгаагаар зөв ерөнхийдөө одоо
endurance-тэй wake дурлаж байгаа багч нь одоо ингээд те double champion авчлаа. Тэрнээсээ суралцгээд жоохон чангууг хайсан. За тэгээд удирдлагын хамгийн одоо муу бол уралдаан ба Зандфорд байсан те. Ямар ч оноо аваагүй. Хамгийн сайн Остин байсан. За тэгээд ерөнхийдөө 25 оноо 26 оноо шилжээд за тэгээ 26 онд ерөнхийдөө Асари одоо maybe сүүлийн жил магталтай. Хэрвээ фейлдэх юм бол одоо өршөөлөг болох байхаа л гэж. Тэгээд Leclerc-ийн бас нэг хідэн одоо ярьцлага байгаа те. За ерөнхийдөө ингээд прогресс харагдахгүй бол ерөнхийдөө өөр баг хайж эхэлнэ гэсэн. Тэгээ одоо удирдлагын дундорчсан бид нар ярьсан те хоорондоо Астон Мартин ч ерөнхийдөө судал өгөхөд бэлэн байгаа ахын нэмэрэдсэн те. За тэгээд Ferrari-гийн тухайд нэг иймэрхүү тавчин да. 25 оны тоо. 25 оны тоо. За Red Bull Жон фейл жил. Мартахаар жил боллоо гэж байна. За Red Bull-ийн талд гэх юм бол за уралдаан гэхээс илүү нэг хөшгөний ард те офис дээр хэрүүл маргаанаар 4 жил болж өнгөрсөн те. За Dietrich Mateschitz нас орсноос хойш одоо ерөнхийдөө одоо эрхийг булаацлцсан тэмцэл өрнөөд ерөнхийдөө дуус шатанд ороод тэгээд харамсалтай надад харамсалтайгаар ч юм уугүй ч юм те хоорондоо ялагдаад дууссан те. За хоорондоо мэдээж нөгөө нэг Тайланд эцтэйг ингээм хамтдаа ингээд одоо бас ингээд ардаа бэкап хийгээ те бас үзэлцчих гэсэн тэгээд ер нь яваагүй ялагдсан. За тэгтээ энэ бүх юм нь мэдээж спорт тал дээр нөлөө багтай байсан. Яагаад тэгэхээр Red Bull-ийн өнгөрсөн жилдээ адилхан 3 дугаар конструктор авсан. Түрүү бас ойролцоо авсан. Мууцсан юм байхгүй. Тэгтээ ганц гим нь ерөөсө 2 дугаар нисгч хайцтай. Лосны ирээл 3 уралдаал за ер нь болохгүй мэн гэж Цунодаг авчирсан. За Цунодаг авчирсан нэг гол шалтгаан бас ингэж ирээд байгаа. Хондад өгсөн амлалтаа биелэхэд бол авчирсан гэдэг. Үнэхээр Цунодо ирээд нэг багаар амар сайжирна гэж юусэн чи expectation байгаагүй. Зүгээр л Honda-тай ингээд бас олон авраг болгож өглөө те. Тэрнийхэн гэрээнийхээ одоо нэг юу болгоод одоо гоё дуусгах гад за таны Японы чи ингээд тэгээд үндсэн багт авлаа шүү гэдэг нэг тийм болсон гэж яриад байгаа. За тэгээд дээрэс нь Цунодогийн бас нэг фейлдсэн нэг тал гэхээс юу гэдэг лээ одоо Max дээр апдейт ирчээд Цунодо дээр нэг сарын дараа ирдэг ч юм уу те. Ерөөсөө нэг тиймэрхүү байдалтай байгаа. Цунодо бол ерөнхийдөө нэг юм апгрейдед номер 1 машин юм баг унж үзээгүй юм да. Багцовц ахыгаа багцовцыг араас те баг тийм. За нөгөө бас нэг онцлох юм гэх юм бол хоорнод явснаас хойш Max ирсэн те. Жинхэнэ инженер хүн ирээд за Max ирснээс хойш уралдлын 2 дугаар хагас нийт 9 уралдаанаас 6-гийн шууд яас. Одоо Max төрүүлсэн. Тэгээд нөгөө нэг 104 оноо хоцорч исэн хүн ч юу вэ баг аврагын төлөө үзэлцээтэй эцсийн уралдаан хүртэл тийм байдал төргсөн. За тэгээд эцэст нь хэлэхээр зүгээр ирэх жил рүү одоо өнгөөхөд юу гэдэг одоо энжин одоо мотороо өөртөө хийж байгаа. Тэгээд бензин одоо нэлээд олон юу гэдэг лээ инженерүүдийг авч дууруулж авч байгаа юм л дээ. Тэгээ тэрүүгээр нөгөө нэг мотор хийж байгаа. Тэгээ тэр болгоно нэг ямар шоу байх нь уу? За Max ямар байх нь уу? Тэгээ одоо бид нар угаасаа мэдж байгаа. Тэгээ хажаар ирсэн. Хажаар одоо Цунодо лос интерес арай дээр байж чадах нь үгүй гэдэг тийм асуултууд л онгорхоо болж байгаа шиг байна. Тэгээд мэдээж Leclerc-тэй адилхан Max бас хэлсэн байгаа. За үнэхээр би ингээд одоо дээшлэх одоо ирээдүй харагдахгүй бол би угаасаа зүгээр Формула 1-ээс явна гэдэг хаа тий. Тэгэхээр бас тэрийг бас шийдэх бас чухал жил ээж магадгүй л. За Benz бол нэлийн хэцүү үйлрлийг одоо эренг дуусгаж байгаа тийм нэг Grand Effect ихснээс хойш ер нь л машин байнгын ингээд сэгсрээтэй тэрийгэ засч чадахгүй нэлээ их мөнгө хөрөнгө зарсан ч гэсэн ерөнхийдөө ингээд проблем нь ерөөсөө арилаагүй. Тэгээ одоо баг юу гэдэг лээ Wolf заашгүй нэг балаа юм тэгж байгаа ах гэдэг нэлээд дэстэй. За тэгээд ерөнхийдөө бол юу бол сайн байсан. За багаараа ярих юм бол маш сайн байсан. За тэр Монакод нөгөө нэг Russell нэг түнэлд эвдэрч зогсноос бусдаар бол ерөнхийдөө машин бол нэлээ одоо эвдрэл багтай сайн байсан. За мэдээж хурдаар бол гүйцэхгүй байсан ч гэсэн ерөнхийдөө одоо эвдэрлээс болж те ерөөсөө оноо алдаагүй. За тэр Монакос гадтай.
Дээрэс нь шинэ авчирсан залуу Кими маань одоо нөгөө нэг анх Максыг бас Wolf ч авах гэж хагаад Helmut-д алдсан юм билээ л дээ. Helmut болохоор зүгээр F3 дурлж исэн залуу би чааш шууд Формула 1-ийн машин суулгая гэдээ авцсан билээ. Зодоод. Wolf болохоор яг тим арай яа чадахгүй. Тэгээ алдсан. Тэгээ тэрэн шигээ бас ийм алдаа гаргахгүй гээд Кимиг шууд пак гэж авчираад машиндаа хойдмөсгч суулгасан. За тэгээд нэг онцлох хэрэгтэй юм нэхлээр одоо бензин моторыг одоо Макларен хэрэгжилж байгаа тий. Тэнгүүд сүүлийн 25 төрүүний одоо бензин мотортой уралдаж байгаа төрүүний 19-ыг нь Макларен 6-ыг нь бензин авсан гэдэг. Тэгэхээр энэ дээр маш том асуулт Wolf дээр үлдэж байгаа. За мотор чинь сайн байна. Бос юм чи явахгүй шүү дээ. Энийг эдсаач. Жолооч юм уу? Жолооч гэхээс илүү машин гэж хараад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр машин тодорхой нэг юун дээр л хүүтэн байхад сайн уралдаад байдаг. Халахлаар нөө дугуйгаа халаагаад явж өгдөг. Тиймэрхүү талын 6 төрүүлсэн гэдэг чи одоо жолоочийн авраг юм уу? Эсвэл сүүлийн 8 төрүүлсэн дээ. Конструктор чи уралдаан рейс. Сүүлийн 25 рейс төрүүлсэн. Одоо тэр дунд нь одоо Red Bull-ыг хасчихж байгаа шүү дээ. Тэг яг энэ бензин мотортой уралдсан төрүүлсэн 25-ыг харах юм бол 19-ыг нь Макларен 2 төрүүлсэн байгаа байхгүй. Тэгээ тэрний 8 нь 2 нь одоо энэ улирлараас л тэгээ нөгөөх нь одоо бүр хийжээч тий 2 3 жилийн өмнөх ч юм уу. Би 25 жил гэдэг. 25 конструктор авсны. За тэгээд ерөнхийдөө тийм байгаа. Тэгээ Wolf дээр одоо ерөнхийдөө моторч болго гоё байна. Жинхэнэ аэродинамик дээр л ажиллах хэрэгтэй мэдээ л гэлтэй. За авраг Макларен 10 дахь конструктор крап авсан тий. 13 дахь жолоочийн авраг авч байгаа юм байна. За тэгээд өнгөрсөн улирлын ганц тодтогч ярих юм бол одоо алдартай Папая дүрм байгаа тий. За эцсийн дүндээ яг мэдээж ингээд бүх юм одоо Макларен хувьд сайхан болж өнгөрсөн ч гэсэн алдах шанс бол маш их том байсан. Эрсдэл бол байсан тий. За дээрээс нь зүгээр энэ дээр ингээд одоо авууштай юм зүгээр бидэрт айгуу гоё байсан тий. Мэдээж хэрвээ ийм дүрм байгаагүй бол магадгүй одоо Норрис ч юм уу, Piastri ч юм уу ализээ 100 аваад дуусчих тий. За наатаханда замын тавьж байгаа хамгаалаа авраг болго гэтгсэн бол улирал бол амар жижиг байсан баг тий. Тэгээгүй энэ дүрмний ачаар одоо сүүлийн уралдаан хүртэл тий. Энэ чинь сүүлийн 10 жил 2010 оноос хойш эцсийн уралдаан дээр 3 нисгч ингээд аврагын төлөө өрсөлдөж байгаа юу гэдэг чинь. Тэгэхээр ч марга 10 хэдэн жил ийм хараагүй байсан. За тэгээд энэ урилал эхлэхэд угаасаа регуляшн дуусч байгаа учраас хинч одоо ингээд огцом гэж шинжилэл шинэ машин авчрахгүй нь ойлгомжтой байсан. Адил угаасаа Макларен конструктор авсан учраас угаасаа нэг алтхмын урд эхэлсэн. Тийм учраас өөрсдөө нэлээ ийм ихтгэлтэй те. За бид нар конструктор аавна. Харин нисгчээ авраг болгоё гэдэг зорилттой. Тэр нь ч тэгээд нэлээ easy байсан баг. Тэ. Тийм шүү дээ. Угаасаа их хоёр нисгч нь хоёулаа оноогоо хуваагаад хуваасан хэрнээ Макстай өрсөлдөө тэгээд авраг авч нэг хэрэг. Нэлээд тасархаа байгаа. Тийм. Тэр хоорондоо хуваасны эцэдэл хийж ойрхон байсан. Тэгээд хуваагаагүй бол тэгээд аль дээр тасраад алга болцсон. Тийм. Бараг рекорд онооны рекорд аваад дэвтэл дуусгасан баг. За тэгээд Макларны улирлыг бол ерөнхийдөө хоёр хувааж байгаа юм байлаа. Zandvoort-оос өмнө Zandvoort-оос дараа гэдэг. За өмнөхдөр нь бол ингээд 15 уралдааны 12-ыг нь одоо Макларен төрүүлжсэн бол тэрнээс хойшоо Макс 216 он авсан. Норрис 148 он авсан. Рассел 130-тай, Piastri 101 он аваад. Тэгээд ерөнхийдөө Zandvoort-оос өмнө одоо юу гэдэг Piastri маань 44 уралдаан финиш хийгээд тэрнээс 34-т нь оноо авч ирсэн. Ийм тогтмол байсан хүн гинт Zandvoort-оос хойшоо ингээд байхгүй болцтой. За энэ дээр жоох харамсалтай юм болсон. Тэгээд яг нөгөө талаас нь Норрис эргээгээ сайжирч эхлээд тэгээд яг эцсийн дүндээ Норрис авраг авлаа. Энэ бол 98 оноос хойш авж байгаа Макларны дабл авраг юм билээ. Конструктор жолооч авч байгаа тийм. За тэгээд ганц гоё одоо статистик нь юу юм бэл л те. 17 онд Макларен 9-р баг байсан юм бэл. Тэгээ 9 жилийн дараа ингээд дабл авч байгаа. Зак Браун орж ирээд ингээд дэвшлэлч өөрчлөөд. Тийм байлаа дээ. За тэгээд
Өнгөрсөн жилийн багуудын тойм маань нэг иймэрхүү. 25 оны тайм те. За манай үзэгчд өмнөх дугаарыг бас үзэх юм бол нөгөө доороос эхлээд яваад одоо ингэж явсараад нэгдүгээр баг сонирхолтой байж болох уцтай дараа нь эдрийг цээжилчгээ дараа нь ярихад хэрэгтэй юм уу да 25 он ер нь иймэрхүү юу болоод өнгөрвөө гэдэг өнцгөөс ялла. За дараагийнх нь болохоор шууд нөгөө shakedown тест Барселона руу очие те. За 11 баг энэ жил шинэ өөрчлөлт те одоо ойр хавьд байгаагүй сүүлийн 20 хэдэн жил байгаагүй ч юм уу маш том дүрмийн өөрчлөлтүүд орж ирсэн мотортой холбоотой тэгээд аэродинамиктай холбоотой өөрчлөлтүүд за машин богинохон болж байгаа хөнгөн болж байгаа дугуун жижигэрч байгаа тий нарийсж байгаа тэгээд ground effect гэдээсэн юм байхгүй болж байгаа. Тэгээд тэр болгоно тэгээд dynamic юутэй болж те DRS байхгүй болж урт нь онгоодог болж байгаа. Тэгээд маш их өөрчлөлтүүд орж байгаа. Тэрнтэй холбоотойгоор энэ жил багуудыг энгийн үйлрэл ганцхан нэг удаагийн тест 3 хоног хийлэгдэг бол энэ жил 3 удаагийн тестийг 3 өөр цаг хугацаанд те 3 өөр 7 хоногт хийлгүүлж байгаа. За тэрний эхнийх нь болохоор сая Барселонд болоод өнгөрлөө. Тэгээ энэ бол өмнө ярьснаар 5 хоногийн 3 багууд сонгосон 3 өдрөө гараад тест ингээ хийн. Өглөө өдөр гэдэг хоёр хуваартай. Тэгээд өглөө нэг жолооч өдөр нэг жолооч гарч болно. Эсвэл бүтэн өдөр нэг жолооч гараад тест хийж болно. За энэ нь болохоор 26 оны машинуудын одоо анхны зам дээр гараад урт хугацаагаар те олон километр явж тестлэх ихний боломж байсан. Яг хоо ер нь бол нөгөө нэг юм нууц байсан те. Зөвхөн формулагийн одоо хэвлэлийнх нь орох хэрэгтэй. Гэсэн хэдий ч хулгайн зураг бичлэгүүд их гарсан тий. Хүмүүс яасаа л ч тэр Испани Soy Motor гэдэг нэг пэйж байгаа юм. Тэр ингээд Twitter-ээр ингээд баахан ингээд апдейт хийдэг. Тэгээд нөхдүүд эхний өдөр болохоор яг нөгөө циркутийнх нь онлайн юу н хуудсан ингээд нөгөө цагийн мэдээллийг гаргаадсэн. Тэр нэг тэд явдлаа гэд. Тэгээ эхний өглөө ингээ хүмүүс вебсайтаар нь ороод тэрийг шалгаад лайв фидийг үзсэн. Тэгсэн чинь цаанаас нь F1 шууд маа тэрийг таслаад байхгүй болгоод. Тэгсэн чинь хашааны цаана очсон нөгөө гараа чинь зураг аваад тест. Тэгсэн чинь хамгаалагчд ирээд нэг яв гээд. Тэгээд дахиад ингээ 300 м-ийн цаана очсон чинь дахиад явуулаа. Дахиад 600 м-ийн цаана очилаа. Тэгээд дахиад яв гээд дахиад бүр нөгөө машины паркингаас тэгээд эндээс дахиад ойртох юм бол одоо та нарыг цагдаад чөөж явал шигээд. Тэгээд тэгсэн чинь сүүлийн нөгөө тэр өдөр байгаа зурнууд дандаа мод ингээ навчны араас гэдэг юм байна. Хифт модонд ингээ камуфляж хийж байгаа давцсан зураг мөргнүүд амар хийвадсан. Зөв зарим нь ингээд гэс нөгөө уцааг хайцсан мэс тэгээ орхицсан. Тэгээд за явлаа гэдэгтээ уцаа үлдээ. Галзарч ш. Тэгээд дөрөвт өдөр илүү нэг хүн бүр нөгөө юм онгоц хөлслөөд тийм. За баян гараа тий. Нэг талавчтай нэг юм жижиг онгоц байж тий. Тим юмор ингээд машина дагаж ингэж явж байгаа. Балаарс ч тэгээд зураг аваад тэрийн хүмүүс бүгдээрээ үзээд ямар гоё гэдэг шөө нэртэг авчихгүй тий. Амар баг ингээд зогсож байгаа даавж юмаад. Өөрөөсөө нистэг дэрхтэйсэн. Формула 1-ийн нэг нистэг дэрэг байсан. Тэгээд мэдгүй ямар ч яах ч байсан. Нисэн дээр явчих юм бол юу яадаг вэ? Заавал нэг зөвшөөрөл авдаг. Тийм л ах. Агаар нь зөвшөөрөл авах тийм. Нөгөөс нь болохоор яг жилүүтэй ингээд арай жоохон гайгүй явдаг. Тэгээд галзуурсан фэнүүд те хийх юм олж ятсан одоо фэнүүд ингээд өчүүхэн юм дээрээс гээл зураг олчихгал юу олчихгал янз бүрээр үзсэн. Тэгээд формулагаас бас багуудыг ч гэсэн одоо шеэрлж болох мэдээлэл хязгаартай одоо тэд өдрийн тэдэн зураг энэс илүү харуулж болохгүй гэдээс тийм тавьсан шүү л. Тэгээд хүмүүс фэнүүд ер нь бол их дургу одоо яагаад энийг ингээд хаалт нуугаад яагаад нуугаад байгаа гэдэг. Эхнийх нь эвдэрхээс багууд өөрсдөө айж байгаа ах гэдэг. Одоо нэр хүн ойлгоонд орохоос тийм. Хоёр дахь нь арабууд их мөнгө одоо албан ёсны тест Бахрейнд гэж их мөнгө төлсөн учраас энийг ингээд үзүүлэхгүй байна. Тэнцэн л яг гоё харуулах бас. Тэгээд яг нэг эхний поинтноос нөгөө 14 онд нөгөө хайбрид мотор дөнгөж орж ирээд эхний өдөр нийт машин чинь 5 6-ын тойрог бүгдээр эвдэрсэн юм байл л те. Тэгээд тэр нь бас ингээ багууд ихээс айжж магадгүй. Хоёр дахь нь болохоор мөнгөтэй холбоотой айж магадгүй. Гурав дахь нь болохоор
зүгээр л формула өөрсдийнхөө нөгөө медиа чаналаар бүх юм гаргамаар. Өөртөө нэг хайлайт гэдэг нэг юм оруулаадсэн шүү дээ. Тэгээд тэгмээр байсан болохоор гэдэг. Тэг хүмүүс боож өгөх гээл зарим хүмүүс яага бидрийг ингэж цаавж байгаа юм бэ л гэдээсэн шүү дээ. Үнснээс үүд юм шүү. Би бол тэгж л бодож байна. Яг тэр сүүлэг уртгал баг таа. Формула яг өөрсдийнх нь чаналаар яг хамаг гоё юм гаргах гал бусдыг нь авчаал. Нөгөө нэг YouTube дээр бас ингээд цуг үзээ зүгээр өөрсдөө гаргадаг нөхдүүд шүү дээ. Тэд нар тэгээ нэг 5 хоног өстой жинхэнэ хийх юм бол тэгээ лайвстрим явуулчих тэгээ зүгээр яриад хотлоо хаамаагүй яриад. Өө шин твит ороод ирлээ шин зураг өрөг гэж хотлоо. Жинхэнэ хийргсэн шүү дээ. За тийм болсон тэгээд 5 хоног Барселон температур нэлээд бага. Тий. Харин өстой санаанд оронгүй юм уу те. Эхний 2 өдөр бороотой. Тий. Тэгээ нэг өмнөх жилийн хийжсэн тестүүдээс нэг хугацаа нь урагшаа болчихж байгаа учраас одоо нэг орчны болон замын температур нэлээд бага температур багуу тесттэй эхэлсэн. За тэгээд тестийн үр дүнд ерөнхийдөө одоо энэ тестээс бол бид нар нэг юу ч нэг сүртэй молж мэдэхгүй те. Багууд яг хин хэрэг найдвартай ажилласан бэ гэдгийг мэдж байгаа. Тэрнээс бол хин нь хурдан бэ одоо хин юу вэ гэдгийг байлаас. Нүмш мэдэх шанс авах тийм боломжгүй болж байгаа. Тэгээ одоохоо энэ тестэн дээр одоо манай юу болохгүй нэгдгээр мэдэх гээд байгаа тийм. Юу одоо алдаад зах нь ямар гэрэл нь асах нь гэдэг тэрийг харах гэж байгаа болохоос шүү дээ. Нэг манай хурдан байх нь уу гэдэг юм бол нэг сонирхолтой биш байгаа тийм. Тэрийг бол жинхэнэ юун дээр л авах тийм. Бахрейн 2 дахь Бахрейн дээр ч юм уу. Эсвэл бүр юу Австрал гэдэг. Бас амар нууд юм шиг л шүү дээ. За гэхдээ одоо цаг гараад ирсэн. Энэ бол бас албан бус мэдээ тий. Энэ яг хүмүүсийн нөгөө дамжуулж яасан мэдээ болохоос яг албан ёсоор формула бас цаг гаргаагүй. Гэхдээ цагаар нэгдүгээр одоо хамгийн хурдан цагийг тий Льюис Хамилтон 5 хоног дотор шүү дээ тий. 5 хоногийн нийт хамгийн хурдан хийсэн. Тий 5 хоног дотор хичнээн ч тойрж байгаа. Хамилтон бол 63 тойрог тойрсон гэж энэ. Тэр яг бараг 5 өдөр л бах та. Тийм үү. Сүүлийн өдрөөс нь сайн авсан. Нилээ өдрүүд өстэй. Тийм биш тий. 5 дахь өдрийн цагаар. Ferrari нийтдээ 437 тойрог хийсэн байна. Тийм. За Хамилтон хамгийн хурдан, Жорж Рассел 1.0.1 секундээр хойно. Тэгээ Ландо Норрис, Шарл Леклер, Кими Антонелли, Оскар Пиастри, Макс Верстаппен, Пьер Газли, Айсек Хаджар, Эстебан Окон, Оливер Берман, Арвид Линдблад, Лям Лоусон, Колопинто Хулкенберг. За ингэ зургийг гаргачихтэй. Иймэрхүү цагууд үзүүлсэн байна. Гэхдээ энэ бол тохиргоо болгон өөр багуудын туршиж байгаа юм өөр хурдан явах гэж биш одоо бүх юм л ажиллуулж үзэж байгаа штэ. Бүх эрг шуурга эргүүлж үзээд дээш ингээл дээш болгоод хамт насааж унтрааж үзээ. Өөр тохиргоон дээр ийм дугуйтай ингэж явж нэ тэр юм да өөрснөө. За ер нь бол цагнаас бол яг тэгж хурдан явлаа гэд хурдан бол гэсэн үг л ялчгүй шүү дээ. За юу яач нөгөө нэг багуудын зүгээр хамгийн их тойрсон багуудыг яриад тэгээд Mercedes мотортой багуудын талаар яриад орчих. За надад байгаа одоо энэ харуулж байгаа нэг зурган дээр болохоор одоо 11 багаас за 10 тестинг төрж ирсэн. За Williams-ийн тухайд бас дараа нь ярив те. Тэгээд тест хийсэн 10 багаас болохоор 9 нь бол яг 3 өдрөө бүтэн ашиглаж чадсан. Aston Martin болохоор яг нэг хагас өдөр. Тийм машин. Нэг хагас өдөр тийм машина хийхдээ хугацаа нь хоцорсон учраас 3 өдөр бүтэн өдөр ашиглаж чадаагүй. Тэгээд тэр 9 багаас Mercedes хамгийн олон тойрсон, хамгийн олон одоо хамгийн амжилттай тест хийсэн гэх юм уу те. 500 тойрог. Ferrari 2 дугаар байранд 437 тойрог. Haas болохоор 391 тойрог, Alpine 347 тойрог, Racing Bulls 318, Red Bull 303, McLaren 288, Audi 243, Cadillac 164, Aston Martin 66 гэдэг. Өөрөө чи сорс юу вэ? Тоонууд зөрж шүү. Тийм ээ. Надад яг адилхан байна. Тийм. Надад яг адилхан байна. Яг нэг энэ баттай сарсан. Хоёр эсрэг нэг өдрөө те. Хоёр эсрэг хилэн спан дээр. Минийх бол рейс. Даач нэг
Муу сайттай гэдэг. За тий. Яг нөгөө түрүүний ингээд бүх юм хаагаад байгаа гэдэг шиг тий. Энэ яг нөгөө хүмүүсийн л олж авсан мэдээ болохоос яг аль биесээр гарсан юмнууд биш шүү дээ. Тэгээ нэг хэдэн 10 тойргийн ч юм уу наан цаан байх боломжтой. Тэгээ энэ дээр нөгөө нэг яг шинээр одоо 5 хөдөлгүүр одоо хийж байгаа шүү дээ. Benz их, Ferrari-гийнх, Red Bull-ийнх, Audi-ийн, Honda-гийнх гээд тэг ингээд жагсаахлаар нэг Mercedes 1132-ыг хийсэн. 5200 км-тэй. Ferrari 989 4600 км-тэй. Тэгээ Red Bull 622 2800 бараг 900 км тойрсон. Audi 240 тойрог 1117. Тэгээ Honda 965 бол тойрсон юм. Майг мотороор англи хэлтэй. Үйлдвэрлэгчээр нь л да. За тэгээд 5 engine supplier байгаа. За тэрний хамгийн одоогийн байдлаар найдвартай ажиллаж байгаа нь Mercedes. Гоо найдвартай ажиллаж байгаа шүү дээ. Хамгийн олон тойрог хийсэн дээ. Mercedes багаар эхлэе. Одоо яг юу болоод өнгөрөвтэй 5 хоногийн дотор. Mercedes бол эхний өдөр хамгийн эхэлжсэн цагаас ер нь л бүх юм бэлэн байсан да. Яг цагтаа. Тим нэг мим яваадсан. Одоо Audi, Mercedes хоёулаа герман баг. Тэгээ хин нь яг 9 цагтаа төрүүлж эхэлж гарах вэ гэдгийг бас дотроо rivalry үзэж байгаа гэд. Тэгээд Mercedes яг 9:00-д гараад Audi яг 9:00 3 ч үлээ араас нь гараад. Тэгээ 3-т нь орж гарч чадаагүй. Хин яг бат яг цагаа барих вэ гэдэг дээр бас үзэн герман бэ гэдэг. Тим нэг яваадсан. Тэгэхээр Mercedes бол бэлэн байсан. Том асуудал гараагүй. Тэгээд бүх тестийн програмаа бол нэлээд сайн гүйцэтгсэн баха гэдэг. Тэгээд онлайн одоо мэдээ бичдэг формулагийн холбоотой сорсууд бүгдээрээ таамагтай энэ жил Mercedes-ийг сайн байна гэж бүгд ярьж илээ. Тэг бүгд ярьж байгаа. Russell-ийн төрүүлэгч гэж таамаглаж байгаа. Тэг яагаад тэгэхээр 14 онд hybrid мотор эхлэхэд Mercedes маш хоол тасаргаа төрүүлсэн. Тэгээ тэр регуляшнтэй одоо моторын регуляшн нэлээ ойролцоо. Хоёрдугаарт ground effect буюу яг нөгөө шалаараа downforce үүсгдэгээс өмнө бол Mercedes бас aero-г сайн хийж чаддаг байсан. Ground effect бол яг шалны учрыг сайн болох хэрэгтэй. Тэрийг чадахгүй бол машин удаан машин. Энэ машин бол шал одоо хамаагүй болсон. Тэрний эргэн тойрны жижиг сажиг юм ярдгуур юмнууд илүү чухал болсон учраас тэрийг бол Mercedes хийж чаддаг баг гэж яриад байгаа. Тэгээд энэ хоёр дээр үндэслээд сайн мотор дажгүй aero. Тэгээ 14 онд хэр хол тасархаа одоо 8 жил давмгаалсан гэдгийг бодож үзэх юм бол Mercedes өөрөө сайн уралдана гэдэг. Тэгээ яагаад McLaren сайн байж чадахгүй вэ гэхээр McLaren 22 онд бас маш хойноос эхэлсэн. Яагаад гэхээр өөрөө мотороо хийдэггүй баг учраас. Тэгээ юмаа сураад гүйцэж жагаад одоо 24 25 онд амжилт гаргаж ирсэн. Тэгэхээр McLaren бол Mercedes-ийг хурдан байж чадахгүй итгэхий одоо авраг болсон багч гэсэн те. Тэгэхээр Mercedes илүү найдвар тавьж байгаа том багуудаас. Тэгээд туршлагатай хүмүүс ингэж яриад байгаа юм л да. Одоо олон жил үтсэн хүмүүс regulation ингээд дүрм солигдоход өөрөө бүх юмаа хийдэг багууд их найдлага тавих хэрэгтэй одоо. Яагаад тэгэхээр бусдууд нь хойноос нь эхэлт юм а. Тэд нар бол бүх юмаа дотроо in house хийдэг учраас арай нэг урд эхэлт юм байна. Арай илүү мэдээлэлтэй байна. Тэгэхээр энэ нь болохоор Mercedes, Ferrari, одоо Red Bull те. Audi багууд. Тэгээд Aston Martin юм те. Энэ тав бол нэлээ. Тэгээд цаана хөвөлтч. Cadillac Williams, McLaren үлдчихлээ те. Тэд дундаас хамгийн том нь McLaren бол. Түрүүд нь бол яг угаасаа тэр хойно байж лээ. Бидний байж юу. Тэр хоорондоо алдчих. Та хэлчих. Тэр хоорондоо хэлчихсэн дээ. Тэгээ тийм таамгууд бол яваад байгаа. Гэхдээ хинж бол хэлж мэдэхгүй. Гэхдээ хамгийн их санал одоо хамгийн хүмүүсийн хүлээлт бол Mercedes дээр байна. Тэрийгээ бол тестингээр баталж харуулсан. Ямар нэгэн асуудал зам дээр зогсолт гараагүй. Дотор хүмүүсийн ярьж байгаагаар Mercedes бүх тестийн програмаа дуусгаад одоо бүр setup change рүүгээ бахран руу орж эхэлнэ гинэ. Тэр нь юу гэсэн үг гэхээр машиныхаа бүх юмыг одоо ажиллаж ийнүг шалгаж малгаад дууссан. Одоо яавал хурдан ингүүл ямар ягц гарах юм гэдэг нь бүр дараагийн шатны тест байт юм байна л да. Тэгээд Mercedes зөөр тэрдлүгөө очсон баг байхгүй байгаа гэж таамаглаж байгаа. Тэгээд бас баталгаагүй өксөр болж тэ хүмүүсийн хилээд байгаа.
Ер нь л юм байна. Гэтэ удирдлагын дундраас угаас ярьж штэ тий. 20 дараагийн одоо шинэ регуляшны бензин мотор хамгийн амар байна. Тэднийх төрүүлээ явж байна тий. Энэ дундуур л яриад эхэлсэн байсан тий ерөөсөө. Тийм шүү дээ. Тэгэхээр одоо яг тэрнийх нь одоо ингээд яг юу үрд нь яг харагдаж байгаа тий. Бүхэн тий ингээд эхлэхэд ингээд бэлэн бэжэнд чинь одоо тэр чинь аль дээр ингээд бэлтцсэн тий ингээд гарахад л ерөөсөө зам дээр л гарах дутуу байсан. Тэгэл тэрийг шууд хийж болж байгаа л заа яа. Яг тэгж байгаа тий. Ямар ч сандрал байхгүй. Бүгдээрээ тайван тий. Тэгээд бас нөгөө нэг өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ нөгөө нэг моторын compression ratio гэдэг 16-ыг харьцах нэг 18-ыг харьцах нэг. Тэрийг ганцхан хийж чадсан баг нь Mercedes байгаа. Тэр давуу тал олгол бас 10 20 морины хүчний давуу тал олгоно гэдэг байгаа шүү дээ. Үнэхээр сайн хийж чадсан бол. Тэгтээ хийгээд амар биш. Тэгтээ Mercedes хийж чадсан гэдэг байгаа тий. Тэгэхээр тэрэн дээр бас хилэм гараад тэгээд Toto Wolff нэг хэлцээлээ. Та нар өөрсдөө чадaltaа машинаа солилтоо гэдэг нэг хоолрээс байгаа. Яагаад ингэж нийлээд бидрийг ингэж бүлээ те одоо ингэж гадаас хатаа бид нар мундаг байгааг толгоолны явж байгаа Ferrari юм шүү те. Audi гэжтэй. Audi аягүй дург байгаа. Тэ. Audi болохоор яг нөгөө нэг юм ингээ яг яс ингээ хийсэн чинь яг нөгөө нэг герман баг ингээ жоохон тэ. Тэнгүүд нэг чи яг түрүүн талгаар яриадсан нөгөө нэг германтайгаа үзүүлэх гэдсэн чинь нөгөөдх нь ингээ улаан цээл толсоо чинь жоохон нэр нь унах га. Тэгээд жоохон ингээ Audi ерөнхийдөө жоохон пүүшлээд байгаа юм. Ингэж байж болохгүй. Бид нар ингээ наад чинь өчнөө сая орж ирж байгаа ч та нар өөдөөс ингээ шул өөр юм эсрэг тий. Гэтэ бас айгүй том зөрчил лоббинууд явдаг юм шиг л тий. Audi бас нөгөө нэг энэ 26 онд нөгөө уртлын дугуугаараа батарей нөхдөгийг Mercedes лоббицороо болиулсан гэдэг бас. Одоо зөвхөн артлын дугуй хий эргэлт хоромжлоход эргэлтээр батарейгаа зэнэглэнэ. Уртлын дугуй чинь зүгээр суулгаад байгаа шүү дээ. Тэрийг одоо ашиглах нөөц болцоог нь байгаа. Тэгээ тэрийг хамгийн сайн хийж чаддаг үйлдвэрлэгч Audi юм байна л да. Тэгээд Audi-г орж ирэхээс айгаад Mercedes амар хүчтэй лобби хийж байгаа. Тэрийг бүр дүрмэнд байхгүй болгосон гэдэг. Тэгэхээр ингээл аль орж ирэхээс өмнө хоорондоо эхэлсэн байсан тий. Би нэг ингээл. Энд дэр гэс нэг юм л чоноо нэг тэр мотор ийгээдтэй. Яг өнөөдөр нэг өдөр нэг эхний хурлан болж байгаа бас. Тийм л дээ. Тэрэн дээр нөгөө нэг юу яах юм бэлээ. За уралдааны дараа ч юм уу яг яаж хэмжих вэ? Халуун мотор дээр. Яаж хэмжих вэ гэдэг. Одоо хоорондоо ярилцсан. Тэгээд тэрийг хуралцсныхан дараа дөрөв өдөр ахаад нэг хурал хийгээ. Тэр нь болохоор за хэрвээ ямар нэг ингээд дээшээ доошоо байх юм бол ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг нэг ийм хоёр тусдаа хурал хийх юм бэл. Нэрээ тэгсэн шүү дээ. Тото бол байхгүй хэмжилт зохиож ингэж бидрийг торох гэж та нар ингэж хичээд яаж хэмжгээж мэдэхгүй юу хэмжгээж мэдэхгүй ээжэж ингэж хэрүүлээгээд ийм гэдэг. Манайх дөрмөн энэ манайх юм багт инглээ гэдэг бас ярьсан өгсөн шүү дээ. Шин хэмжих арга зохиож бидрийг торох гэж одоо оролдож байна гэж л тээ. Тэгээдсэн. За тэгээ өнгөтэй багуудын нэг Mercedes. За McLaren бол нэлээд харанхуй байгаад хүмүүс ч ярихгүй байгаа гэсэн тэ. Авраг баснаас нь хойшлогөл гарч ирсэн. Тэгээ сүүлийн 3 өдөр, 5 өдрийн сүүлийн 3 өдөр явсан. Тэгтээ амжилттай яг тесттэй хийж дууссан амар том скандал байхгүй. Тэгэхээр машин нь бол хавар өнгөтэй те. Бас нэлээд завтай зөвхөн тестинг зориулж машины ливрээ гаргасан те. Хар дээр нэг хитэн логонуудаа наацсан. Тэгтээс тэр нь гоё л харагдчихлээ. Тэгээ тийм болсон. Тэгээд нэг сонирхолтой юм Lando Norris анх удаага 1 дугаартай LN1 тийм машинтайгаа гарч ирсэн 3 дахь өдрийн эхний өглөө. Тэгээд өөрөө бас нэлээ happy одоо гоё юм бахарч ийн гэдэг тиймэрхүү яриа л McLaren-ийн тойронд байна. Бусдаар нэг хайхтар онцлох зүйлгүйгээр тест болоод өнгөрсөн. Эхний өдөр ч үлээ нэг хальт зам дээр зогсоод буцаад орсон мөлөө. Нэг юуны бензиний шугамны асуудал гарсан гэдэг баг зэргийн бас тийм ба. Тэгээ буцаа гараж руу засаад тэгээд орсон гэдэг тиймэрхэн байгаа. Alpine бол бас чимээгүй маш сайн тест хийлээ гэж багуудын нэг. Нөгөө машина ингээд нэг анх гараж нангаа явуулж үздэг штэ тий. Тэрийг Silverstone юу лээ? Бүр ингээд нууцаар хийсэн юм штэ. Хинж мэдээгүй байна. Тий нөгөө 200 км юу гаяа тий. Яа. Бас ер нь нэлээд бэлтгэл сайтай одоо нэг яг бэлэн ихсэндээ тэр өдөртөө бэлэн байсан багуудын нэг юм уу те. Сандрал арай багтай одоо Aston Martin, Williams энэ төрөд харьцуулахад
одоо өөрсдийн зэрэглэлийн багуудынхад бол нэлээд бэлтгэлтэй тэгээд нэлээд хідэн улаан red flag бол гаргасан мэлээ Колапинто Гаслиер зам дээр зогсоод. Тэгээд тэр нь ихэнхдээ нөгөө нэг за юмыг яаж мэдхгүй ороод ир тэгээд шалгаж байгаа дахиад буцаага гаргая болохоос биш яг юм эвдэрлээ гэдэг бол улаан red flag-ууд зогсолтууд бол байгаагүй гэдэг тайлбартай. Юу нэвдэхээс хамгаалаад зогсож байгаа гэх тий. Өөртөө бол тэгж хэлээд байгаа юм л те. За яг энэ ингээд яг юу юм болоод энэ яг юу болоод байгаа бид нар сайн ойлгохгүй нэг сайн нэгтэлж байгаад буцаад гараа наа чин цаашд юу болохыг мэдэхгүй гэдэг нэг тийм урдсан сэргийлэх байдлаар одоо ингээд зам дээр их зогссон. Тэрнээс тийм катастрофик нэг бүх юм эвдрээд байгаа юм бол байхгүй гэдэг ярьслага. Тэгэхдээ нэг 3 чөлөө red flag гаргасан Колапинто зам дээр зогссон. За сүүлийн Mercedes одоогоор хамаг амтны хил амны бай болж байгаа Williams. За Williams хамгийн баг ихэнд бид нар 25 оноо хаялаа гэж зарласан баг юм шиг үлээ. Хамгийн ихэнд дуурсан нь тэгээ сар мар 14 сар мар тахаа тий. Тийм шүү дээ. За 25 онд үл найдах юмгүй. Гэхдээ бидрийг 26 он тараарай л гэсэн. За тэгсэн чи яг бүр тестэн чи ирээгүй. Ягаад тэгэхээр машин бэлэн болоогүй. Тэгээд машин яагаад бэлэн болоогүй гэхээр нөгөө албан ёсны краш тест буюу иймэрхүү ачаанд иймэрхүү урдтай ингэж мөргөлдөхөд одоо эвдэрэхгүй байх хэрэгтэй гэдэг юм уу те. Ослын тестэд авч чадаагүй учраас дахиад дизайнаа өөрчлөх шаардлага гарсан. Тэгээд тэрнээсээ болоод нөгөө дахиад юм үйлдвэрлээ дахиад ухсраа дахиж тестлүүлээд ингэх хугацаа алдсан учраас тестинг дээр амжаагүй. За тэгээд бас тэр нөгөө юм эвдрээд байсан учраас жингэн нэмсэн гэдэг. Илүүдл хэдэн 20 30 гэцтэй. Тий 20-30 кг илүү. Ер нь 2 оронтой тоон дотор илүү байгаа гэж яриад байгаа. За тэгсэн чинь Джеймс Ваус ярьслаа өгсөн. За бид нар ингээ хичээж ажиллаж байна. Тийм болсон үнэ. Гэхдээ бид нар Бахрейнд билээ. Одоо машин билээ. Тестэд авсан. Тэгээ танаа жинчи их байгаа юу гэсэн чинь. Жинг бид нар ч мэдэхгүй гэж яриулсан. Чи албан ёсоор нөгөө нэг Бахрейны юм дээр чигэнд юм лээ шүү дээ. Машинд яг яваад тэгтэл хараарэ гэдэг. Жин ингээд айгүй олон жижиг юм ирээд угсрагдана. Бид нар тэгээ машинаа ингээд би ч мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд хүмүүс за илүү жинтэй л байгаа юм байна гэж бүгдээр ойлгосон. Чи одоо ер нь бол яг таг одоо мэдэхгүй ч гэсэн мэдээж баг дотроо багцаа мэдчихэж байгаа шүү дээ. Чи уусна доторх бүтэн дүүрэн бензинтэй байхдаа хүнээ суулгах чадвал бүгдээ тооцоо хийж тийм жижиг тоо байгаа шүү дээ мэдээж дотно. Тэгээд яг өөрөө гарч ирсэн яг улс төрч ингээд нэг ч хүний асуултанд яг таг хариулаагүй заа юм. Тойролж ярьсаар байгаа за ингээд бидрийг араа баа гэдээ яваад гисэн. Тэгэл наа жин дээр чи нэг инээт юм байна. Тэр нөгөө нэг 2000 хэдэн онд төлөө бас Альпины машин жингээс хэтрээд тэгсэн чи яг тэр инженер нь Альпинаас гараад одоо Williams-тэй байгаа юм байл л дээ. Тэгсэн чи за энэ хүн машин хийж байгаа л угаасаа жин хэтрхээс харахгүй гэх тийм гарцсан байсан. Бас яг тэр crash test-тэй фейлж байгаасан гэсэн тий Альпин дахтаа. Гэтэ яг тэрийг фейлдэх бол нэг асуудал биш гэж байна. Тэрийг Aston Martin фейлдчихсэн. Ferrari бүр аль дээр 12 сармаар бас эхний дизайнууд нь тэрийг фейлдчихсэн гэсэн. Тэгээд илүү жинтэй байх бол бас асуудал их айхтар бол биш. 22 оны Red Bull жишээ нь одоо 10 кг илүү. Гэхдээ ингээд дизайны чи ингээд зөв чигээ олчвол дараа нь жингээ хасчих болдог. Эхлээд яг дизайнаа ингээд янз бүр баг жинтэй болох гээд нэг буруу дизайны зам сонгочвол тэгжснээс эхлээд яг гоё юм олтлоо олон янзаар үзсээр байгаа жинг бол дараа нь яаж хасчих болдог гэдэг. Гэхдээ асуудал нь одоо жишээ нь багуудаас мэдгэж байгаа нь Ferrari Aston Martin хоёр хоёлаа одоо crash test фейлдсэн. Тэгтээ цагтаа ирж амжсан Williams амжаагүй гэдэг тэр л. Одоо Williams хамгийн их 26 оны машин хамгийн их цагтаа байсан баг. Тэг ийм одоо нөгөө өмнөх энэ чинь 19 онд бас яг нэг Drive to Survive яг гардаг шүү дээ. Эхний юм дээр амжихгүй бас машингүй ирээд болд тест хийдгүү. Тэрийг хараад хүмүүс за Williams чинжилээс ийгүүл юм байгаа юм да гэж муулж байгаа. Тэг Williams-ийн хувьцааг аваарай гэдэг үзчихсэн. Одоо буцаад унж байгаа. Хямдхан дээр нь аваарай. Дараа нэргээ өснө. За тэгээд сүүлийн нэг баг нь нөгөө Honda англиагүй орхисон мэс нугуурлаа. Би тэг Aston Martin дээр жоох юм харсан. Тэг Aston Martin бас Williams-ийн дараа жоох муулуулж байгаа баг те. Одоо хагас 1.5 өдөр те 4-р өдрийн
Хүмүүс бүр онгоцын трак хэлцээл шүү дээ. За энэ юм ачаад Барселона руу гарч байгаа энэ онгоц нь гэдэг онгоц флайт радио дээр ирцэлсэн юм шиг үлээ. Тэгтээ гарахгүй байсан гэж хэлсэн. Тий. 3 дахь өрөө ирсэн юм шүү. 3 дахьтаа ирсэн юм шүү. Тэгээд юм хийсээр байгаа за 4 дахьд 2 хоног л хийх юм гэсэн 4 дахь өглөөдөө амжихгүй болоо тэг өдөр нь гарч ирээд тэгээд строл гарч ирээд 5 тойрог игээд машин нэвтрээд буцаад орсон ч тий. Тэгэл яа энэ строл ивтчихлээ. Тэгсэн ч бас юу яцал яг адреналин өөрөө ярахтаа бас энийг бас албаар ингэж одоо өмнө ингэж хоцорхойч өөрснөө мэдчихсэн энэ бол төлөвлөгөөнд нь байсан гэдэг л шүү дээ. Зүгээрээ манай халнаа л тэгсэн л тэгэл. Тэр хэн бас ярьсан бэлээ те тэр одоо хийсэн байгаа тэр дизайн бол өөр багууд нэг дөөрэж ихтэй айгүй хэцүү юм хийсэн гэдэг. Аа. Бус багууд бол жишээ нь ерөнхийдөө нэг хооронд адилхан төстэй те нэг сайд бот модны тэр нэг юм уу. Астон Мартин бүр шал хөндлөө юм явчихлаа шүү дээ. Бүр шайм юм яа. Нүүт нь илүү жижиг гэн. Тийм бүр энэ өвөртэй тий. Хүн болгоор нь гарч харчаад драас л хүртэл хэлцэл шүү дээ. Астон Мартин гэхдээ амар өөр байна. Тий. Нэг бол ал нэг бол чиг. Дондор бол байхгүй хаа гэх. Тэгээд Астон Мартин яг манай хоёрын хэлж байгаа шиг анх гарч ирэхэд нь хүмүүс юу вэ гэд харсан мөлий. Тэгээ хамгийн нэг сонирхолтой юунууд нь артлын вишбонод штэ. Тэр нь нөгөө нэг rear wing-ийн босоо зүгээр тулгуур элементээс шууд вишбон нэг холбогдсон. За бусад машин болохоор хойноо нөгөө нэг body руугаа ороод ингээд штэ. Тэгээ нэг нөгөө нэг амаржины нэг вишбон ингээд хойноос өнгөцсөн. Альпин бас нэг тийм биш. Альпины нэг артлын нэг вишбон шууд ингээд нэг яндантайгаа ингээд холбоцсон. Тэгээ шууд нь яндан ингээд явж байна тийм. Тий. А тэгсэн чинь бүр дээшээ Астон Мартиных. Бүр нөгөө нэг wing руугаа босоо явж байгаа юмний ингээд доор ирсэн. А тэгээд толгой дээр байдаг нүхний дээр нөгөө бүгд нэг транспондер ингээд мэдээд амжуултын хоёр юм байгаа шүү дээ. Тэрнийх алга Астон Мартин юм ивэр шиг юм ингээд хоёр. Нэг 2000 их оны машин ч юм шүү дээ. Тий. Тэгээд яг тэрийг бас өөрөө Макларанд байхдаа Newey бас яг тийм анх тийм юм сэдчихсэн гэдэг юм лээ. Тэгээд хамар нь бас яг хуу Mercedes Aston Martin хоёлаа нөгөө уртлын wing нэг юмар татдаг. Бусад багууд болохоор хоёр талтай юм хоёр юмар ингээд дээш нь доош нь болгодог тийм бас жоохон дизайны ялгаанууд байгаа юм лээ. Хамгийн анхаарал татж байгаа нь Mercedes-ийн сайн байгаа. Тэгээ нөгөө Mercedes-ийн нэг активатороор уртлын wing дээш нь доош нь голдоо ганц юмар хоёр линг өдөртдөг. Red Bull-ийн нөгөө нэг хажуу талын сайдбод нэг жижигхэн байгаа. Тэгээд Aston Martin-ийн хойтлын тэр нөгөө нэг вишбон ил залгаатай байгаа нэг тиймэрхүү идэн л юм хилам одоо аль нь юу вэ энэ гоё вэ мундаг зүг гэж яриад байгаа юм лээ. Тэгээд Aston Martin-тай холбоотой яг сүүлийн сэдв нь Honda хэр сайн байж чадах вэ гэдэг. Тэгээд Honda үнэхээр одоо Newey-гийн Aero-тэй Honda-гийн мотор одоо бусдтайгаа ойролцоо байхад машин хурдан байж магадгүй. Honda итгэл алдчих магадгүй гэдэг. Honda нөгөө нэг бас мотороо танилцуулахдаа моторын нэлээ их хэсгийг нууцсан танилцуулсан. Тэгэхээр бас ийм айгүй шинэлэг юм хийцсэн байна гэж таадаг юм шиг л. Бусдаа харуулахгүйгээр яа гэдэг чинь нэг юм шин юм наац хийцсэн байна гэдэг. Яг нэг презентацийн дээр яг уртлын нэг энэ юу хэсэг нь бүр ингээд хувцсан харагдахгүй. Зөвхөн артлын нэг хэсэг нь л харагдаад. Окей. За нэг юмрхүү. За тэгвэл зэмнүүд байна. Одоо Red Bull Powertrain шинэ одоо Ford байна тий. Ford ундаг байгаа би ч. За өөрсдөө энэ мэд альтернатив заяг хийсэн шиг тий. Бензис нь одоо know how-гийн одоо мэдсэн шинэ мотор өөрсдөө яаж хийх вэ гэдгийг ер нь бол судлаад нийлээд өөрийн гэсэн моторыг одоо Ford нийлж хийж гаргасан. Тэгээд Red Bull Racing Bulls хоёр нийлээд яг одоо 622 тойрог хийсэн байна. Сая одоо нийт тестэн дагуу. Гэтэ энэ дундаа ямар нэгэн тийм юу гараагүй асуудал ерөөсөө хараагүй. Хамгийн одоо авааштай чанар нь ерөөсөө мотор ихэнх тестээр нэг одоо уртын тестүүдээ бүгд нь хэрэгжүүлсэн юм билээ. Тэгэхээр мотор нь ямар нэгэн асуудал гараагүй. Дундуур нь яг дундуур нь нэг яг нэг бороо ороод тэгээ жоохон хэцүү байсан ч гэсэн ер нь бол айгүй боломжийн тест болж өнгөрлөө гэж харж байгаа. Макс зөөр хэлсэн байл. Эхний үдийг үйсэн чинь ер нь айгүй их маш юм сурлаа.
машин ч гоё мотор ер нь ийм байгаад ер нь бол таатай байна гэдэг. Асуудал гараагүй байгаа таатай байна гэдгийгсэн мэс. Тэг яг энэ нэг амар тийм сүртэй нэг одоо онцолж байгаа. Дундуур нь хажаар маань нэг аваар хийгээд тийм аваар хийгээд эхний өдрөө аваар хийгээд тэгээд юусэн машинаа эвдэлчээд тэгээд эвдэлсэн чинь нэг тэр эвдэрсэн идангуудыг дахиж шинээр үйлдвэрлэж авчраа тэгээд нэг жоохон цаг алдсан тийм гарсан. Тэрнээс нэг өөр сүртэй юм бол гарч ирээгүй. Тэгээд хамгийн гол нь яг нэг бус багасаа илүү юм их юм бол хоёр баг хоёулаа бүх датагаа нийлүүлж байгаа болохоор ер нь одоо бенз 500 тоног тойрсон гэдэг байна. Тэгэхээр тэрнээс илүү тоног тойрсон. Гэхдээ хоёулаа хоёр өөр машин дээр өөр одоо сетап дээр аюу олон төрлийн юм тушаад үтсэн байгаа. Тэгэхээр ер нь бол Red Bull-ийн тал дээр бас бус багасаа нэг тутгааргүй аюу олон дата авсан байгаа гэж хараад хүмүүс ирж илээ бас. Тийм байх бас магадaltaй баг. Тэр нэг мотороо ингээд нэг өөр хүн дүгнэгдэж чинь бас угаас тийм юм биш те. Давуу тал нь тийм. Нөгөөдөл нугасаа гэрэн дээр за танах ингээ юу өгөө шиг. Тийм л баг. Бүр угаасаа мотор өгсөн багаас нь хүн очиж тэнд нь ажилт юм л ч тийм. Одоо инженерүүдээ явуул асуудлыг шууд шийдэх. Тэгээд байнга цуг байж баг юм шиг нэг хажууд нь байгаад ингээд бүх юм хараад ингэж нэг одоо наатах ингэ гэж тэгж тусалдаг. Одоо Mercedes-с McLaren-д хэдийн инженерд ажилт юм шиг л шүү дээ. Спай хэвцлэж юм. Гатал ус нөөдлөн тэгээд дунд нь ороод найз үзүүлээ. Найз нь дундаа бас яасан нэ тэгж байгаа л бензин биш ажилт McLaren ажилт болоод үлдэж. За тэгээд Red Bull-ийн хоёр маань ер нь бол яг нэг иймэрхүү. Нэг тийм бас онцсон. Хамгийн одоо онцлох юм их юм бол мотор үнэхээр яг анх ярьжсэн шиг өллийн дундуур жоохон асуудалтай байна. Ингээд урт явж чадахгүй тийм тэгжсэн тэрийг харин энэ бодлоор гайгүй харагдаж байна. Дараагийн баг нь болохоор шинээр орж ирсэн Audi. Өөрсдөө бүх юм хийж байгаа. Мотороо бүх юм хийсэн. Дундуур нь ганц нэг бас нэг асуудал гарсан юм шиг үлээ. Өөрсдөө мотороо тестлж байгаа болохоор ямар нэгэн одоо нэг юу гэж тос гоожчих юм бол одоо хараар ярих юм бол тос гоожчих нэг даралт өгөхөд даралтаа нөгөөтөө ингээд авч чадахгүй байх. Илүү нэг эргэлтийн хүчнээр жоохон байгаа ч юм уу тиймэрхүү нэг жижиг асуудал жоохон гарсан юм шиг үлээ. Тэр нь яг тийм амар том асуудал бол биш. Тухайн тестэн дээрээ л яг үдцсэн тэгээд нэг ер нь бол нэг тиймэрхүү. Тийм бүх юм шин учраас тий. Өмнө босод багууд бол бас нэг өмөрсөн юм байгаа шүү дээ. Датагаа тийм талаар. Мотор яг хамгийн авууштай юм шиг мотор дөнгөж нэр орж ирж байгаа хэрнээ мотороо өөрснөө гээд одоо бүх эд ангаа өөрснөө гээд ингэж байгаа хэрнээ иймэрхүү гайгүй бас доороос эн чинь 240 дэх тойрсон гэхээр бас энэ бол дайжгүй. Харин тий. Тэгээд л тий. Нөгөө Red Bull Audi хоёрыг одоо бүр гээд өөрсдөө шинээр мотор хийж байгаа гэхэд ямар амар одоо найдвартай байна тий. Сайн байна гэж. Ялангуяа тэр нөгөө 14 онтой харьцуулаад байгаа. Тийм тэрийг л амар. Honda дээр ч орж ирсэн шууд тэгээд фейлдэл зогссон юм шүү тий. Тэгэл багууд ер нь ямар сайн байна. Ягаад дэвтрэхгүй байна гэдэг. Үнцэг гарч ирээд байгаа юм лээ. Audi-г нөгөө хин Binotto тэгчихсэн шүү дээ. Бас тэгтээ ийм их засах юмтай ийм том лист одоо би формула 1-т байх та өмнө харж байгаагүй гэдгийгс. Одоо бид нар яг юу болохгүй мэдсэн. Тэгтээ тэр лист бол амар урт байна гэдэг. Тийм ээ тийм нэг тэгсэн. Binotto ч яг өөрөө юу нэг хаяг юм хөдөлгүүрийн хэсгийг удирдах гэсэн тийм. Тэгээ тест бол маш үр дүнтэй боллоо. Тэгтээ засах юм ямар их байна гэдэг хэлсэн шүү дээ. Тийм ярьслах хэвчээсэн. За нэг үл тиймэрхүү. Дөрөв би нөгөө юун дээр Aston Martin дээр ярих гэж байгаа марч. Aston Martin сая тестэн дээр ингээ хойноо цэнхэр гэрэлтэй ганцаараа явсан юм байна тий. Тэгээ яагаад тэгэхээр мотор нэг 100% ажиллаж чадахгүй байгаа шүү. Манайх тэгж урдын явж чадахгүй гэдэг юм цэнхэр гэрэл. Мотор нэг тодорхой хэдэн үеийн ингээ төвшөнд ажиллаж байгаа. Тэгээд хойно явж байгаа юм шиг болгоомжтойгоороо ингээ шулуун дээр гараад давхина гэж бодоод ингээ алдаа гаргачих үедээ гэдэг. Одоо нэг тийм анхааруулах маягаар бусд нь улаан ганцхан Aston Martin цэнхэр гэрэлтэй хойно явсан мөлий. Тэр нэг гэрэл гэсээс одоо нэг талан дээрээс гэрэлтэй болж байгаа юм л тий. Одоо манай UT машин шиг. Тэг яг одоо нэг нодлон бас энэ өмнөх жилдээ гарсан шүү дээ. Russell яг ингээ авартаар яг хөндлөн ямар ч гэрэл мэл юу байхгүй нөгөө л нэрийг мөрөх хайлт. Тэгэхээр одоо яг энэ хажуу талтай гэрэлтэй байвал бас нэг юу өгөх юм бэ л дээ. Сигнал өгөх юм байл л дээ харагдана. Жишээ нь бороо моротой ахт ч юм уу тий.
машин одоо ингээд яг хөндлөн зогссон байгаа үед л би нэг Cadillac-ыг харсан. Тэгсэн чинь яг нэг талтай юм шиг харагдсан уу? Тэгээ хоёр талтай юм дээ. Хоёр талин дээр бүх багууд тийм юм байлээ. Тэгээ тэр нь бас ингээд ямар үед яаж яасан ч гэнэ бас нэг өөр юу юм бэл. Хурдаас ч байвал нэг утгатай ингээд гинт ингээд удаан байх юм бол бас нэг өөр утгатай тэгэл ойлгох юм байл л дээ. Шинэ жилээр ингээд Шил effective байдаг үстэй тий одоо нэг батарейга чарж хийж явах үед гэрэл насдаг үстэй юм тий. За Ferrari. За Ferrari мотортой нэг багууд дээр хальталт юм ярьчихдээ. За эхний баг нь юу яаж хаасаас эхэлж байна хамгийн түрүүнд гарсан учраас бас. Тэгээ яг хаа ерөнхийдөө том хэмжээний нэг тийм асуудал гараагүй гэж Ая Камацу өөрөө ярьж байгаа. Тэгээд хоёр дахь өдөр дээр илүү нэг хоёр зогссон. Нэг нь болохоор нэг юутай холбоотой байсан гэж санагдаад байна. Нэг контакт өгөөчл юу лээ. Тэр бол нэг проблем биш. Бид юу ямар асуудалтай байсныг мэдсэн. Хоёр дахь нь бол жоохон нэлийн том дуу асуудал. Гэтэ яг би юуг нь хэлэхгүй гэд нуугаад өргсөн. Тэгтээ юуны хүмүүсийн яриагаар бол нэг мотор биш. Зүгээр нэг юм уу яж магадгүй гэдэг. Нэг gearbox шүү дээ. Тэр мэр байж магадгүй гэсэн. Гэтэ яг эргээгээд нөгөө нэг gearbox бүх юм чинь Ferrari-гаас авч байгаа. Тэгэхээр нэг тийм асуудал гарсан юм байлээ. Тэгээд яг нисгчдийн нөгөө тойрсон тойрог морийг харах юм бол Ocon ч бас амар их тойрог ирсэн байл шүү дээ. Нилээн сайн авсан юм байлээ. За машины нэг онцлог монцлог дээр нэг яг рендер зургнууд дээр нэг Race гэдэг вебсайтын өмнө McLaren дээр ажиллаж исэн гэдэг тий. Тэрний нэг ярьсан юм дээр болохоор өнгөрсөн жилдээ харьцуулбал сайд потыг нүхэн нэлээд том болсон байна. Тэгээд доошоо гараад ингээд туйлзаад явдаг зайвгаш сайд бокс. Тэр нь бас нэлээд ийм огцсон юм болцсон байна гэдэг хэлсэн. Тэгээд тиймэрхүү ялгаа байгаа. Тэгээд ерөнхийдөө урт талдаа push rod юугаа солилцсон байна гэдэг. Артлын тэр нэг акулын юу гэдэг шүү дээ. Нэг заллаа гэх маш. Тэр нь айгүй том. Тэгээд энэ бодвол зүгээр лого спонсор логотой таваа рекламны орон зай. Тэгэл том хийсэн. Тэрнээс энэний бол нэг ингэх ямар ч шаардлага байхгүй тэгээд тийм бичсэн. Тэгээ яг хоо ерөнхийдөө машин ингээд Red Bull-тай харьцуулсан зураг байгаа юм л да. Нилээ уртлын дууны тэнхлэг нилээ хойно Red Bull-тай харьцуулбал. Тэгтээ нэг кокпитийн хоёр нь бол ойролцоо. Нэг жоохон юуны хувьд нэг жоохон өөр байна гэдэг. Ялгаатай бол байна гэж харагдчихлаа. За тийм. Дараагийн баг бол Cadillac. Cadillac бас хамгийн ихний багууд гарч ирстэй. Бас хав хар. Одоо бас та юугээ харуулахгүй гэдэг. Тэгээд Cadillac дээр бол бас нэг мотортой холбогдлоо ерөнхийдөө багуудаар асуудал гараагүй юм шүү дээ. Тийм. Бүгдээрээ л ерөнхийдөө гайгүй тойрсон. Машиныхаа онцлогууд дээр болохоор ерөнхийдөө урталтаа pull rodтай, арталтаа push rodтай. Одоо тэглэг нь. Тэгээд нэг онцлог юм болохоор юу айгүйх юутай болцсон юм гэдэг. Нэг машин ингээд туйлцгаас хамгаалж чаддаг тий. Anti-dive. Тий, anti-dive тий. Тэднэр нь нэлээ юм юу шолон. Ийм нэлээ огцсон юм биш. Ер нь нэлэхэд ингээд грац багтай. Тэгэхээр нөгөө нэг машин бас нэг урагшаа тойлцох юу нь гайгүй гэж тооцсон юм гэдэг. Тийм бас ярьсан байлаа. Тэгээ арталтаа бас нөгөө нэг салхи гаргадаг мотороос халуун агаар гаргадаг юу гэдэг том нүхэр хийцэн. Бус багууд бол ерөнхийдөө нэг юм олон зураастай ингээл юу гаргадаг чинь загсны хайр шигтэй. Тийм биш зүгээр нэг том нүх гаргацсан гэдэг. Иймэрхүү жижиг сажиг юмуд бас байгаа юм билэ. Тэгэд энэ дээр бас нэг бүх багууд дээр энийг онцолцсон. Нэг урдлын мөнгөний босоо байгаа шүү дээ. Тэрний хажууталт бас нэг юм хоёр ахаад харин тийм л дээ. Тэр цаанасаа тийм биш байсан юм. Өөр л юм билээ багууд. Яг ерөнхийдөө өөр тэгтээ ерөнхийдөө дандаа тийм байгаа. Тэгэд энэ ихний Гари Андерсны хэлж байгаагаар бол за яг Бахрейн дээр ихлэ наадал чинь байхгүй болно гэдэг. Энэ бол зүгээр ингээд нэг хайлт ингээд юу хийцэн байгаа гэдэг. Тэгэд тагаад лээ. Тий. Тэрийг нөгөө сайжруулахад ер нь амархан элемент юм шиг л өөрчлөхөд айгүй амархан элемент. Тэгэхээр одоо нэг юугаа харуулахгүйгээ зүгээр ерөнхийдөө дандаа юм шулуун бол хайлтын юм тавьсан байгаа гэдэг. Тэрийг айгүй онцлцсон. За тэгээд Ferrari дээр ярих юм бол за ерөнхийдөө нөгөө нэг 75 оны лауд анх авраг авч ирсэнтэй төстэй машин гэдэг юм байна. Дээдлийн өнгө бодог нэ. Тэгээд дээдлийн дээдл магад том байсан биз дээ. Тэр их том тэгээд
яг ингээд юу хийх ингээд цагаан гэхдээ бусд нь ингээд уулаа. Тэрнтэй төстэй гэдэг тоглоод байна. Тэгээд нийт одоо хийсэн Ferrari-гийн 72 дахь машин байлээ. Формула 1-ийн. Тэгээд түрүүн хэлсэн шүү дээ. Хаасыг Red Bull-тай харьцуулсан байсан гээд Ferrari-г харьцуулсан ч бүр яг адилхан ингээд. Red Bull уртлын дууны хоорондын харьцаа, кокпитийн байгаа байдал ингээд ерөнхийдөө харьцаа нь яг адилхан байна гэж хэлсэн. Тэгэхээр ерөнхийдөө нэг дизайны хувьд бол Red Bull Ferrari ойролцоо байгаа. Тэнгүүтээ одоо McLaren-аас биш Mercedes-с нэг онцлог өөр байгаа юм болохоор ингээд их бизнес гарч байгаа нь хамар урагшаа явж байгаа шүү дээ. Тэгээд энэ чинь урд винг нь байгаа. Бензих энэ юм нэлийн юм босон юм. Монгор гэх юм ба шүү дээ. Ийм билээ. Ferrari болохоор нэлийн доош байгаа. Тийм нэг сони ялгаатай байлаа. Тэгээд уртлын вингний нөгөө нэг юм ерөнхий хэлбэр нь Ferrari-х нэлийн юм одоо ном хэлбэртэй. Юуныг болохоор жоохон дундаа нэг хальт ингэж мөнгөцсөн. Тиймэрхүү ялгаатай байлаа. За тэгээ нөгөө нэг пүүшроод хоёр тал урд тойн хоёлоо пүүшроод болцсон. Энэ нь болохоор нөгөө бүх том багууд одоо адилхан болж байгаа юм л. Бүгдээрээ пүүшроод. Ганцаараа төрүүлөөр хийсэн юм шүү дээ. Урдлын өөрөө хийчихсэн. Тэгээ за энэ явахгүй. Тэгээд түрүү нэг тулгай хэлээдсэн шүү дээ нөгөө нэг одоо ground effect байхгүй болсон учраас нөгөө нэг хажуут нэг янз юм байдаг гэдэг. Энэ зургийн дараа тэрийг гоё харуулсан байлээ. Уртлын дугаараас гарч байгаа агаар ингээд эргэлдээд орж ирж байгаа юмыг энэ сайд подны доор байгаа ингээд чиглүүлэгчээр хальт нэг игнэнд оруулаад тэгээд энэ шалан дээр ингээд иргэсэн үгээр буцаж ингэж эргүүлээд тэгээд артын дуугаа тойруулж гарах нэг бол дээгүүр нь гарах гэх нэг юм байт юм билээ энэ. Тийм учиртай байлээ. Энийг нь бас Ferrari-гийн юг сайн хараад бас зураг мөрөг авцсан байлаа. За яг тэгээд ерөөхдөө нэг юм л байна да. Нэг тийм айхтар асуудал гараагүй. Гэхдээ түрүүн цаг хэлсэн яг цагаараа unofficially хавар байгаа ч юм шиг тийм. Тэгээ харин тойрсон тойрог моргоор бол саарцсан бас Mercedes тутахааргүй бас гайг баг. Leclerc-ийн нэг зураг явуулсан амар инээгээд нэг алхаж байгаа. За энэ нэг бол машин сайн байна, нэг бол энэ бүр шидчихэж. Нэг бол бүр галзуурчиж. Тэгэхээр ер нь Ferrari 50-50 шанстай. Нэг бол наач өөр огт тоохоо болоод ирээдүгэ боддод эхэлсэн байна. Нэг бол машин үнэхээр энэ жил үзэхэр л юм байна гэдэг нэг хүмүүс тоглоодсон. Гэтэ Hamilton бас дажгүй яриа өгөөд байгаа юм шүү те. Харин энэ жилийнх нь машин тэр Hamilton таарсан нэлээ гайгүй машин байгаа гэх тийм биччихсэн. Жолоотоход ер нь их юм фан гоё байна. Машин арай хөнгөн нарийн жижиг болцсон. Тэгээд их шарвуудаг те одоо мэдрэмтгий болцсон. Тийм мэдрэмтгий. Жолоочийн нөгөө оролцоо айгүй их те одоо зөрүү их гарч болохоор машин байна гэж яриад байгаа юм шиг л те. Энэ жил дээр нь жолоочны одоо оролцоо их гэдгийг харин Алонсо ер нь нисгчтэй их хинтлээд л шүү те. Одоо өмнө яг машин айгүй их юм үүрэг гүйцэтгэсэн. Одоо бол жолооч айгүй их юм хийнэ. Одоо нэг гараад нөгөө нэг мэдрэмжээрээ байх хэрэгтэй болж байна гэдэг. Эндийг амтгчихсэн Leclerc. Ингээд суугаад яхалаар шал өөр мэдрэмж тэгээд за ерөнхийдөө машин барихад ингэдэг дээ гэж тэгж л барих хэрэгтэй. Энэ одоохондоо л гэдэг юмсэн. Шинээр өөрсдөө сурж байгаа тийм. Зя нөгөө хин Hamilton-ы race engineer ч хэлээ. Race engineer. Тэрэн дээр одоохондоо төр зүрдээ хэн болж байгаа юм? Санти хин гэж үлээ. Карло Санти гэдэг Испан байгаа юм байлаа. Тэгтээ урт хугацаанд тэр McLaren-д одоо ажиллаж байгаа тэр Cedric Michel Grosjean тэг Франц залуу авчрах гэдэг юм шиг лээ. Тэгээ энэ болохоор өмнө бас юм дээр ажиллаж байсан гэлээ. За би мартчихжээ. Ерөнхийдөө рейс яг ийм жолооч инженер хийж байгаагүй. Тэгвэл яг тэр жолооч одоо машиныг одоо ахалдаг тэ инженер юм да. Тим юм хийжсэн. Тэгээд 9 жилийн туршлагатай тийм юм хүн гэж бичсэн байлаа. Гэтэ яг энэ яриалтай батлагдаг байгаа. Тэр Карло Санти гэдэг хүн бол яг батлагдсан байгаа. Тэгээд ашгүй Адами явлаа. Рөлтээр юм лээ тий. Тэгээ сүүлд нэг хураас нь үдсэн чинь яг өмнө яг хоёул яриа л ч тий. Ингээд нэг багс мартсан байсан чинь яг хураагаад бүгд нь энэглээ харсан чинь хүү тий гэж бол. Төөс арай. Эсвэл угаасаа нэг тийм бифтэй байсан юм шиг л харагдчихс. Тэр
нийлүүлсэн бичлэг ингээ 10 м болчихсон шүү дээ. Будж ингээд харин тийм 20-30 секунд хоорондоо ярьж байгаа юм ингээл нийлүүлээдсэн чинь тийм олон тохиолдол гарч байгаасаа л. тэгээ хамгийн зүйлд нь бүр дуусахтаа бүр хамгийн амар дуусч байгаа. Тэр бүр амар тий. Чи сонсоогүй юу эсвэл Ганц удаа нэг хариулахгүй. Хэрэгтэй юм дээр хариулахгүй гэсэн. Хаа нэг sorry бид нар энд юм ярьж ил. Яа амар. Зяф им байна. Энэ бол саяны те 5 болоод өнгөрсөн Shakedown медиа ярьж байгаа хүмүүсийн таамаглаж байгаа эргэн тойрон болоод өнгөрсөн сонирхолтой зүйлс те байла. Манай үзэгчдээс хэрвээ өөр бас тай сонирхолтой мэдээ ховж байвал бас комментар доор үлдээгээрэй. сая энэ Барселонд юу яасан юм бэ? Яг энэ зүгээр яг бас дахиад таамаг энэ яригдаж байгаа юм. Одоо шинэ бензин одоо түлшилтэй уралдах гэдэг байгаа шүү дээ. Шинээр одоо дахиж нэг боловсруулсан тийм хэдэн шүү дээ. Нэгч баг нь тэрийг ашиглаагүй нэ. Тийм. Сая тестер. Тэгээ одоо Бахрейн дээр тэр ашиглах юм уу мэдгүй. Тэрийг ашигласан чинь нөгөө моторнууд нь дэлгэрсэн тийм. Тэр нөгөө био түлш те одоо хүний иддгүү ургамал юунаас тэгээд дахин боловсруулсан юмнаас гаргаж авсан. Тэдэн юунаас гэхээр нэлээд байгаа юм шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо бас тэрийг хэрэглэх юм бол бас яах нь вэ? Хамгийн гоё мэдээ юу байгаа сте. Нэг Леклер найз охиноо гуйцсан чинь араас нь албан одоо гуйхасаар аргагүй боллоо. Тэгээд доглоод ичсэн те. Тэгээд ямар ч албан маань Лили Мин илүү. Лили Мүнэ хий. Тийм. Тэрийг ямарчсан гуйсан байлаа. Тэгээд yes гэж хэлсэн байлаа. Тэр нөгөө юу яцсан л штэ. Албан Леклерд баяр хүрэх гэж за баяр өгөх шүү. Ингээд усуу тавьсан чинь гэсч. За баярлаа. Чамаг жоох яатсан нөгөө. Чам жоох дарамт явагдсан нөгөө. Тэгсэн чи хоёлаа инээж аваад энэ зургаас тэ. Сая юу яасан юм бас энэ Cadillac гоогоз өөрийн юу байхгүй мотор home гэж одоо байсан тийм байхгүй. Гэхдээ нас Formula 1-ээс F1 Canyon тийм тэр ашигласан дээр мотор home-ыг ашигласан. Шууд тодтолтод авцсан гэж. APX GP багийн мотор home-ыг ашиглажээ гэж. Тэ. Кино гэсээс нэрээ F1 кино маань Оскарт нэр дэвшиж байгаа юм байна. Тэгээ шилдэг кино, шилдэг дуу, шилдэг одоо монтаж тасалт одоо юу гэдэг юм те Монгол. Тэгээ шилдэг эффект гэдэг ийм 4 номинацид нэр дэвшиж байгаа юм байна. Дууг нь авах байх. Тийм дуу юу хоёрын эффектийг авчих байлгүй дээ. Шилдэг киноын ч одоо мэдгүй. За дараа нэг надад байгаа мэдээ. За. Jenson Button Aston Martin тийм юм лээ. Брэнд амбассадор төлөөлөгч. Нүүр царай. Тийм нүүр царай алсан. Button ч бүр Америкт байсан юм шүү дээ. Одоо буцаж идэж байгаа юм бах та. Мэдгүй. Америкт амьдрах ч гоё юм байл гэж ярьсан. Наа хинч таньдаг айгу гоё. Бодомжаар ингээ наа хинч таньдаг үгүй гоё. Нормал амьдралаар амьдрдаг гэдэг. Одоо тэгээ явж байгаа ирсэн чи бас хинч таньдаг болсон. Sorry. Одоо хаанч таньдаг болсон бохоо. Хоолн дэлхийн арга бид ч баг ингээ годон тарал таньдахгүй те. Бас тийм нилээн гэж ээж тий яг нэг харсан царай юм шиг заагүй ахаа бодол өнгөрөх байх те. Дараа нь мэддэг батнээс. Зам дээр хэрэлдэлж яаж болоод байгаа юм харсан жаамат байж л. Тэгэл танихгүй хэрэлдэж яваач гэдэг. За нэг өөр мэдээ бас юу байна? Safety car ерөнхийдөө Aston Martin Benz service шүү дээ. Тэгсэн чи одоо албаасаар ганц Mercedes үлдчихэж байгаа юм байна. Хэдэн урталч гинөө ганцаархан үлдчихэж байгаа юм байна. Aston Martin зөвөрөө гарч байгаа юм шүү. Тэг өөртөө болцсон юм л дээ. Энэ зүгээр яг орж ир зүгээр ингэж юмаа жоохон өсгөж нэ. Тэр нэг хоёр машинаа зүгээр зарах юм аа хийсэн юм шүү дээ. Тэр брэнд танигдах те. Тийм хичээл. Өмнө тэр Aston Martin GP-ийг хараагүйсэн чинь нэг тэрийн дараа 3 жинээс нэлээд харсан шүү дээ. Би бол. Тэ safety car машин уу? Ногоо юу DMX долоолоо. Тийм ба. Манай гаражт нь зогсчихлаа. Юу. Хараагайс юу вэ? Тэрэг тав юм тийм. За дараа нэг надад байгаа мэдээ юу байна? McLaren 27-нд WEC руу орж байгаа юм байна.
Тэгээ ерөнхийдөө аль биесаар одоо юу гээ гэтгэлцэн. Бэлтгэлээгээд. За яг 27 онтой давхцаад бас Ford Wake руу орж ирэх юм байна. Тэгсэн чинь Alpine одоо Wake-ээсээ болио гэдэг. Анх 2022 онд Wake руу орсон юм байна л да. Тэгээд хамгийн анхны төрөөгөр нойдлоо авсан. Юусе 22 оноос хойш уралдаад 25 онд л Fuji-гийн Японы 6 цагийн юг төрүүлсэн юм байна анх удаа. Тэгээд ерөнхийдөө бас нэг алдагдал мадагталтай байгаа учраас ерөнхийдөө болиё гэдэг яриа байгаа юм байна. За манай Wake сонирхдаг хүн байвал те ийм мэдээ байгаа юм биш үү? Нэр мотор гэснээс Red Bull нөгөө нэг хамгийн анхныхан мотор нэг Dietrich Mateschitz-ийн одоо тиймсэн тий. овгуулсан юм билэ. DM01 гэдэг мотор өгсөн. Тийм биз дээ нэр. Тийм биз. Бас гоё. Red Bull-ийн үүсгэн байгуулагч юу? Тий. За нэг сонирхолтой гэх юм бол бас юу вэ? Энэ нэг багуудын одоо энэ өмсгөл мерч одоо арын юмнуудыг одоо ямар газрууд хийж байгаа вэ гэж. Ferrari, McLaren, Aston Martin болохоор Puma хийж байгаа юм байна. Red Bull, Haas, Alpine-ыг болохоор Castore гэдэг. Benz, Audi болохоор Adidas. Германод. Герман. Racing Bulls болохоор Hugo. Cadillac-ыг болохоор Tommy Hilfiger. Williams энэ болохоор би сандгүй. Alpine Star лөө. Тийм шүү. Нэг Alpine биш. Тэр чинь болохоор яг одтой байд. Энэ болохоор нэг би малгай сандар хардаг байсан. Тийм. Энд чинь одоо бейсболын малгай гэдэг шүү дээ. Тэрэн дээр амар хүйтэй. Нэг new metal юм санагдах юм. Яг одоо нэрийн сандууд тэ зургийг харуулж бид санаж байгаа юм хэлээрэ гэж. Таасан ширэлтэй. За нэг юм нэр Мартин Смалмын дөгчөр манай подкастын маань те нэг юутай басаа. Гişүнтэй. Тийм гişүнтэй басаа. Member-тэй басан тэгээ member цэнгээд баярлаа. Баярлаа гэж. Бас Монгол болсон байгаа тийм. Подкасттэй эхнээсээ юмнууд нэгдэж байна. Боломж болцоод ингээд хаалганууд онгоож ин тэ одоо дундуур нь реклам гарч магадгүй тэгээд membership нэгдсэн тэ та бүхэн join хийгээд одоо манай channel руу орох юм бол сард нэг кофений мөнгөөр тэ бид гурыг дэмжээрэй байвал. Одоо бол нэг л кофе, 3 хүн байна. Нэг л кофе. Ховаач. Ховаач байгаа тэгээд та бүхэн бас тэ дэмжмээр байвал join манай channel join хийгээд member болоорой. Тэгээд улам channel өргөчгөн хэрээр тэ магадгүй одоо member-уудын төрүүлж үздэг одоо Steam тохирон зөндөө байт юм лээ. Гэтэ яг тэгнэ гэж байгаа юм ш. Тэгтээ эргүүлээд за энэ гурыг анх эхэлж яхад нь ингээд ингэчээж билээ ч юм уу те бас нэг хөрөнгө оруулалт маягаар бас сарын нэг кофе бас байж болох юм аа те Монголд формула гаргаж эхлээд манай хоёр аналист хийгээд би падаг дотор ярьдаг гарсаж явж байгаа юм билээ те 2 жилийн дараа тэгэхээр одоо та бүхний яг боломж та битгий алдаа тийм байгаа шүү. Тэгээс ингээд дахиад баярлаа гэж хэлье. Тэр нь яг ингээд member нэмэгдээд байвал одоо яг дугаар болгохын өмнө те за тэр гэдэг. Дурж болж те киш view. Тэг миний үздэг подкастууд бас тэгээд байдаг шүү дээ одоо. За ингээд дугаар эхлэхээс өмнө одоо бидний дэмжсэн Patreon-уудаа баярлалаа гэд бүх нэрийг ингээд ярьлаа. Тэгтээ YouTube-ийн membership биш бас нэг тусдаа вебсайтаар нэг саруулах мөнгө авдаг нэг тийм Patreon тийм байгаа юм лээ. Окей. За шо мэдээ сонин ачин өөрснөө ачин уу жив надаа нэг яг нэг Mercedes-с нэлээ олон гарч байгаа гэсэн хитэн нэр байгаа тэгээ яхаа нэг олон нийт танигдаагүй л дээ. За хамгийн ихний нь одоо Ян Томасевский гээд аэродинамик хариуцжсэн 18 оноос хойш ажиллаж байгаа хүн одоо Williams руу явж байгаа юм байлээ. Тэгээд Динам Милнер гээд одоо research and development хариуцсан тэ 14 жил одоо Benz-д ажиллаж байгаа хүн бас ингээд ажиллаа хүлээлгэж өгöd явж байгаа юм байлээ. Тэгтээ яг одоо хаашаа орж байгааг мэддэхгүй байгаа. За тэгээд John Owen ингээд одоо нэг шасси хийдэг машин хийдэг хүн. Одоо нэг Hamilton Rosberg хоёрын бас аврагын машиныг хийчихсэн. Бас том хүн байгаа. Тэр нь одоо ерөнхийдөө ингээд ажиллаа хүлээлгэж өгöd. Garden time авч байгаа юм байлээ. Тэгээд энэ хизээ дуусна гэж бай. Тэгээд тэрний дараагаар ерөнхийдөө хаашаа явах шийднэ гэдэг. Яг бүр болохгүй гэж тэгж байгаа. Тэгтээ яг мэдээж өөр нэг багаар орчлох байх л та. Тэг иймэрхүү хөдөлгөөн угаасаа багуудад зөндөө байд юм шиг л тий. Яг формулач яг нэг ажиллах хүчин яг юм нэг юм
тодорхой нэг төрлийн хүмүүс байдаг. Тэр бол шинээр тэр хүн орж ирэхэд айгүй хэцүү. Тэгэл баг хооронд бас шилжих хөдөлгөөх байт юм шиг л шүү дээ. Нэр хиний нэг мэдээ байгаа. Хорнерын мэдээ байгаа. Яа Бриатори нэг ярьслах гэж явахдаа ерөнхийдөө ингээ Хорнер ирвэл бид нар дургуцах юм юу ахад те. Тэгэл одоо нэг зарах гээд байгаа юутэй л учраа олчлаа гэдсэн. Тэгээд тэр ярилцлага гарснаас хойш Альпин Альбиасаар өөртөө мэдгдэл гаргасан байлаа. За энэ яриа явуулж байгаа нь бол үнэн. Тэгвэл энэ бол ингээ Бриатори ч юм уу Альпин гэдэг багаас гэхээсээ илүү Хорнер тэр нөгөө хуцаа эзэмшиж байгаа. Тэгээд олох хуцаа эзэмшиж байгаа одоо бид нартэй ингээ гурван ийм яриа болж байгаа. Тэгээд Хорнер үнэхээр ингээл юуг авчихл юм бол ямар ч асуудалгүй л гэсэн юм ярьж. Хорнер өөрөө тэгсэн мэл ч те. Би бас те ингээд эрхийг хүсэж байгаа, би санаж байгаа. Тэгтээ бас яг одоогоор бол шууд ирэх гэсэн юм алга. Тэгтээ би хэрвээ ирэх юм бол би одоо түүхтэй ингээ ялдаг бахар бол одоо ингээ ялах гэж л ирнэ гэдэг. Тэгсэн чинь хүмүүс за альпин биш юм байна. Дараагаас дөрөв орцоо гэдэг. Юу яцсан шүү дээ. Би яг ийм ажилтан маягаар биш. Би одоо эзэн маягаар ирээ гэдэг. Яг одоо бидний дооглоод байсан. Надлжилж ингээл ярьсан юм яг л өөрөө хэлчихлээ. Шууд ярин дэрэг яцсан. Одоо халдсанс анхудаа ярьж байгаа юм л шүү дээ. Анхудаа ярьсан. Чи юу вэ? Жилийн дараа юм те бараг л. Тийм 5 сарын дараа. Нөгөө хинтээ MBS-тэй болцсон те. FIA-ийн босс Мухаммед бин Сулаймтай Парист очиж уулзаад гэсэн чи юу болох гээд наа миний хамгийн дургүй 2 хүү уулзаад байгаа. Нөгөөх нь сайвар master my best friend болцсон. Тийм болсон байсан. Юу яхаа гурлаа. Одоо энэ гарцсан байгаа нэг 7 машины загвар. Тэрийг ирэмжлэх юм уу эсвэл дараа бүгд нь гарсан дараа нь болох юм уу? Яасан жах одоо байгаа өнөөдөр биш маргааш те. Mercedes те. Williams. Mercedes өчигдөр гарцсан мөлөө. Өчигдөр нээлтэн болсон байсан. Cadillac гарсан 8-нд байсан. Тий. Mercedes ч нөгөө ливригээ гаргачаад өчигдөр машины нээлт гэх дахиад нэг юм хийсэн бэл. Тэгээ тэрэн дээр нэг 40 минутын видео бичлэгэн дээр нэг яг нөгөө Gary Allison том инженер нь гарч ирээд ингээд тайлбарлаад нэг өмнө жил хийжсэн шигээд бүгдээрээ ингээд яриа өгч мөн нэг тийм видео гаргасан мөлий өчигдөр. Маргааш Williams. Маргааш Williams одоо энэ манай үзэгчд баг үзэж байгаа өдөр нь баг тий Williams гарцсан байх юм тий. Тэгээд 9-нд McLaren тийм 8-нд Cadillac тэгээд 9-нд болохоор McLaren Aston Martin сүлд байх юм. Нэр Mercedes гэсэн стер юу юм л ч тий. Нөгөө Microsoft-тэй гэрээсэн гээд жилийн би хэд гэдлээ 60 сая амар гэрээсэн юм л. Тэгээ тэр чин бүр нөгөө нэрний спонсор биш юм өртлөө. Тий амар их юм. Формулагийн 3 дахь том спонсор гэсэн үнийн дүнгээрээ. Тэгээ би одоо сая энэ харлаа л да одоо энэ араа. Жижиг юм уу? Харин тийчээ л жижиг юм утгсан үлээ 60 сая чинь. Би бүр гавтаа гэж. Тэгээд дээр бас байгаа юм байна. Тэгэл бас арайч. Тий. Тэр чи Петронаас нь одоо хэдийг өгдөг болох уу? Петронаас нь Формула 1-ийн хамгийн өндөр гэсэн. Тэгээд хоёр дахь нь Oracle Red Bull та өгдөг. Тэгээ гурав дахь нь над Microsoft юм гэрээ. Би тэг байхгүй шүү дээ. Улоонгийг цагаан болгож үзсэн. Шилээ хоёр дахь нь HP байлоо. Хоёр дахь нь бол яг санахгүй байна. Ямарс нэг дахь нь Petronas тэгээ гурав дахь нь Microsoft. Одоо энэ цамцны мангад боо. Шэлийн дээр гарч явж байна. Шэл чи барыг анханасаа явсан биз дээ. Барыг хөдлөж дээ. Тэгээ ер нь л байнга л шээ. Ferrari-ийн шэл байсан. Тэр нөгөө минутэ зураг мим явуулсан штэ. Ferrari-ийн хуралдаад бид нар ингээ гоё болохгүй байна. Яах вэ гэсэн инженерүүд нь бидэрт илүү horse power HP хэрэгтэй байна гэсэн чи дизайны баг нь окей гэсэн машин дээр мах HP horse power хүч дотоод нэмээд дээр бас нэг юу байсан. Тэр л AI хийсэн гэдсэн баха. Ингээ мэдээлэл нэлээлийн өгч байгаа нэг симуляшн хийсэн чинь Russell Alonso 2 аврагын төлөв өрсөлдөд харагдсан. Тийм. Aston Martin Benz 2 өрсөлдөд байна гээд. McLaren байхгүйсэн баха. Гуравт нь Ferrari, Red Bull 2 ингээл наад санаар бол нэг тийм байсан гэдэг. Яг таамагласан чинь тийм л оюуханы таамаг. Тийм. Одоо ус ард нь ярьж байгаа нугасаа л нэг бүх юмараа бензин араас нь Ferrari, Red Bull 2 байна. Гэтэ бусд нь болоод оронд итгэхгүй байна. Нэг тэмдэгтээ сайн бол харагдахгүй. Яг одоогийн
яг одоо саяны нэг хэд толгоор ингээ харахад л ийм байдалтай байна гэдэгсэн шүү дээ. За ингээд энд болтол хамтдаа байсан үзэгчтэй баярлалаа. Тэгээ лайк, share, subscribe page бид гурыг дэмжээрэй. Бас member болж манай channelд нэгдэхийг хүсвэл бас нээлттэй болсон шүү. Тэгээд дараагийн дугаараар бүх ливери зарлагдаад дууссан байна. Дахиад нэг тест явуулсан байна. Тэгээд тэрний дараа бас Drive to Survive Season 8 2 сарын 27-нд нээлттэй хийх юм билээ. Тэгээд манай өсч бас формула улам л ам орж байна. Тэгээд манай өсч бас бид гурыг дэмжиж комментар формулагийн холбоотой бас яриа хөөрөөгөө комментар өрнүүлээрээ бас Discord channel нэгээч гэдэг нэг хүсэлтэйсэн те тэрийг нэр нь бол нээсэн байгаа. Тэгээд баг энэ бичлэг гарахтай үгүй юу энэ бичлэг гарсны дараа за ийм channel байна нэг дээрээ та бүхэнтэй бас шеэрлэх болно. За тэгээд дахин баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяр та. Түр баяр та.